Chilling hinzuge Running hinuge Am chimin hurtun tasha lavanen Am chimin hurtun tasha lavanen Har chile сонгох тавил ам бишгээ Таны заасан замаар Хоёлоо хаана ирсэн бэ наа? Энэ 1733 онд өндөр гинэ зан 6 байгуулсан. Манчшир хийд ч тийм. Утаатай адилхан манзуу шир хийдүү. Манчшир бурхны хэд. Энд ямар байна? Би чамайг ойрд нөгөө ажил ихтэй болохоор нэг сайхан тайван газар өглөөнийхөө зайгүй ихтэй аваад ирлээ. Ямар газар байна? Энэ өстой гоё юм аа. Амар гоё амар амгалан байна. Энд ирсэн чинь нэрнээс нь ахуулаад ингээд нэг тийм мутаад очсон шиг тийм нэг амар амгалан мэдрэмж төрөд тах юм. Чам тийг санагдаж байна уу? Энд өст гоё байна. Хоёлоо ягаа эхнийхээ аяллыг аваад хоёлоо утаа явжсэн штэ. Тэгэхэд чамд утаад ямар санагдсан бэ? Утаа бол ер нь бол яг нөгөө амар амгалангийн одоо тэр нөгөө орон юм билээ л дээ. Одоо Манчшир бурхан оюун ухааны амар амгалангийн орон. За тэгээд манай монголчууд ерөнхийдөө бол бие ч гэсэн ер нь бол заавал хүмүүс одоо нөгөө хөгшин настай хөгшөрхөөрөө явдаг гэвэл үгүйсэн тэнд болохоор залуу улсууд бол маш олон явд юм билээ. Тэнд очиод одоо нөгөө хүсэл мөрөөдөө даахад амар амгалан болоод ирнэ. За тэгээд манайх болохоор одоо хэвчээ маш сайтай, за маршрут сайтай, түүхийн мэдлэг маш сайн авч ирсэн. Тийштэй. Манайх ч утаа аялал дээр маш ач холбогдол өгж байгаа. Тэгэхээр одоо хоолнднаас өсвөлээд унтах одоо буудлаас өсвөлээд ор дөрнөөс өсвөлээд маш гоё ач холбогдол өгдөг. Тэгээд ерөнхийдөө мутаа руу явъя гэсэн бодолтой маш олон хүмүүс байдаг. Тэгэхээр энүүгээр далимдуулаад хоёлоо явах хүсэлтэй байгаа хүмүүстэй манай хөтөлбөр юу байдаг тухай бас хэлж өгч болох байхаа. Одоо нөгөө аял зугаалгын үйлрэл эхэллээ. Манай монголчууд нэг үе бодоход одоо бас аялаа сурчлаа да. Тийм тий. Тэгвэл хоёлоо утаа аяллахаа ерөнхийдөө хөтөлбөрийг яаж явдаг талаар хүмүүст дэлгэрэнгүй яриад өгчүүл яа тий. Тэгээд хийхөө тэгээд эхний өдөр ч одоо энэ дээрээс богоон суугаад оройно богоон суугаад өглөө замун өдөр буугаад замун өдөр дээрээс одоо нөгөө машин туусч яваад хоёр улсынхаа хэлийг гараад тэгээс ирээнд очиж сайхан монгол хоол идэнэ. Тийм шүү. Ирээнд ерөнхийдөө бол монгол хоолоо идээд цаашаагаа ингээд явах нь айгүй хөтөлбөрийн гол шигтгэр бас байдаг. Тий. Тэгээд монгол хоолоо идээд жинийн л хөдөлцөхөөсөн тийм ээ. Тэгсэн. Тэгээд жинийн халуун аршаан 33 төрлийн халуун аршаан, саун массаж, за тэгээд бассейнтэй хүүхэд тоглоом нь айгүй хөрхөнтэй усан дотор тэгээд хүүхдийн бассейн гэл тийм тоглоомын төв. За тэгээд тэн дотор чинь ерөөсөө бүх юм байдаг. Бүр цогцлбор гоё байсан. Гоё газар байлээ. За тэгээд тэр олуулаа нэг нэгээрээ ороод унтдаг. Нэг зааланд ингээ баахан ор байгаад нэг унтдаг. Тэн дээр манай хөгшчүүл амар гоё тухтай байна. Ийм гоё тухтай байна гэж бодоагүй гэж тэгжсэн. Тэр чинь нөгөө ор тухтал бол тэгэл болчихж байгаа юм шүү дээ. Ер нь бол тийм амархаад. Хүмүүс ер нь тэгээ залуучууд ч гэсэн бас ийм гоё тухтай байвал айгүй гоё амралт болдог шүү дээ тийм ээ. Маргааш нь тэгээд утаа руугаа хөдлөнө. За утаатай 2 шин 3 өдөр болж байгаа. Утаа дээрээ 1080 шат. За 1080 шатаар нь өсөж гарч болно. Бас морин зам гэдэг юм. Настай улсууд одоо нөгөө шатаар явж чадахгүй юм бол тойруу гарчдаг зам байлээ. Тий. Тэгээд 108 шат хөцөл мөрөөдлийн шатаар орно. Бодисодвадгийн хий дээрээ орно. За тэгээд 1680 шат байдаг. Тэн дээр чинь одоо бас шатаараа өгсөж болно. Гэхдээ их хвчлээ одоо бид нар яадаг вэ гэхээр дүүжин тээврээр явуулдаг. Тэр тухтай бас дээрээс харахад маш гоё юм билээ. Сэрлэг харагддаг тийм ээ. За тэгээд эндээ тэнд харлаватын оргил дээрээ гараад бас их юм аа. Их юм аа орно. Шинэ хүн болно. Би сэтгэлээ ариусгах гэж үздэг. За тэгээд одоо утаа 3 дахь өдрөө юугаа хөхтрүүгөө хөтлж байгаа. Тэгээд хөх хоттой хоноод аяллаа 6 дахь өдөр хөх хотын амтны хүрээлэн үзээд тэгээд тэр хөх хотоосоо ирээн лугаа шууд хөдлөнө. За ирээн дээрээ ирээд мэдээж эрэг маш гайхалтай монгол хоол өгдөж
гарч исэн. Тэгсэн. Банштай цай, бууд, цовин, сайхан сүтэ цай гэх мэтчлээ. Ер нь бол манай аяллалын туршид өдрийн 3 хоолтой. За монголчууд маань ерөнхийдөө бол хоолн дээш тийш идэж штгүй. Тийм учраас хоолн дээрээ тийм ээ ходоод өлсвөл гэрээ санна гэдэг штэ тийм ээ. Ер нь бол Тийм учраас тэгээд хоолн дээр маш монголчуудад зориулсан ерөнхийдөө бол ер нь бас нэг мах ихтэй махтай хоолоо сонгодог юм байлээ тийм ээ. тий. Хутай дээр хүртэл хоол таалагдахгүй хоол байхгүй хүмүүс айгу таатай сайхан байна гэд. Ер нь бид хоёрын аяллаа хугацаанд хүмүүс маш гоё сэтгэл өндөр байсан. Хөтч маань хамгийн гол нь зам зургийн ингээд хятад орны өгдөлийг маш гоё ярьдаг. Тэр утаа аяллаа тухай маш гоё мэдлэгийг өгөөд ингээд явж байгаа нь бас хүмүүст маш гоё айтай. Ерөнхийдөө хятад улсыг ингээд нар зөв ингээд юугаар автобусаар тойроод ирсэн ч тэнд маш өндөр настай хүмүүс байсан ч ямар ч ядрал байхгүй ирж байгаа нь ерөнхийдөө үзэж харах юмтай амнарах амарж байгаа гол нь одоо тэр чинь амарж байгаа юу нь гол нь сайхан байхаар ор юу тийм ээ буудлын юмуд нь сайхан байхаар тэгэл ядаргаагүй өрөөд ирж байгаа байхгүй. За тэгээд ирээн дээрээ ирээд хоноод тэгээ маргааш нь хил гайлаараа гараад ирээн дээр хоногт чинь тэр чинь маргааш хил гаралгаа гарахад үдээс хойш гарна бас шопингийн хугацаатай тийм ээ. Тэгээд одоо замун өдрөгөө очоо замуудынхаа вагон цугаад Монголдо ирнэ. Ер нь бол энэ утаа аяллыг маань сонгож ирж байгаа тийм ээ. Аялагч нартаа тав тухтай хүн чанартай аяллыг манай компани зүгээс цаашдаа өксөөр байх болно. Ийм сайхан өглөөг бэлгэлсэн хандаа маш их баярлалаа. Хүрээ. Хоёлоо жоохон босч алхах уу. За тэгээ.